За сайн байна уу? Сайн байна уу? Сэтгүүлч Ундрах баяр. За очрот Камбатын очрот. Завгүй өдөр нэвтрүүлгийнхаа урилгыг танд өгж байгаа. Манай нэвтрүүлэг бол тухайн оролцогчийнхаа ажлын нэг өдрийг ажил эхлэхээс дуусах хүртэл сурвалжилдаг. Баярлалаа. Тэгээд нэвтрүүлэг тоос ингэ урьж байгаад баярлалаа. Өнөөдөр бол нэлээд завгүй байх та. Ийсох уу? За сууч. Өнөөдрийнхээ ажлын төлөвлөгөөнөөс танилцуулбал. За манай компани чинь яг гэмтэл сог судлалын үндэсний төвтэй 3-4 жил хамтарч ажиллаж байна. Жил болго манайх нэг ойролцоогоор 2000-аас 3000 орчим чих хүүхдийн чих хандуулдаг. Тэнд нөгөө гэмтээд ирсэн хүүхдүүд, дээрээс нь төлөнхийн төвчиг гэмтэл сог судалтаас хамтарч ажилладаг. Энэ хоёр байгууллага жилдээ нэг 2-3 мянган чих хандуулдаг. Тэгээ манайхыг хамтарч ажилладаг болохоор жил болгоны энэ өдөр урддаг. Тэгээ одоо яг 8 цаг 30 минутаас очих хэвээр. Тэгээд дараагийн ямар төлөвлөгөө байгаа вэ? 10 цагаас ажил дээр шуурхаа юм. Ажил дээр шуурхаа хийж 4-7 хоногийн хурлаар өгсөн үр даалгаврын биелэлтийн талаар ярилцсан. Энэ 7 хоногт хийх ажлаа ярилцдаг байгаа. Тэгээд та бүхнээс жоохон үйлдвэртэй танилцуул зүгээр ах гэж би өөртөө бодож байна. Манай компани залуучууд энэ хөдөлмөрч бүтээл залуучууд бас юу хийсэн бэ? Манай компанитай бас танилцаасаа гэж хүсэж байна. Өдөөс хойш манай компани ч бас нэг жил болгон нэг сайн үлсийн аяныхаа хүрээнд яг тэр чиглэлээр явж байгаа кинонуудаас хөрөнгө оруулалт хийдэг байгаа. Тэгээд тийм уулзалт ус хийгдэн. Талархлын аян манайх бас хийж 11 сараас хойш энэ жилийн 11 сараас дараа жилийн 11 сар хүртэл жилийн хугацаанд талархлын аяны үйл ажиллагаа явагдана. Энэ ажлынхаа хүрээнд бол бид нэр чиглэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй энэ жил бол одоо ингээм хамтарч ажиллах гэж байна. Яг одоо бол томоо болон томоо тус төвчин аягүй их нэгдэлтэй байгаа. Тийм болохоор чиглэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтраад нэгээс 9 дугаар хорооны бүх эмчнэртэй хамтарч ажиллах ус төлөвлөгөөнийхөө уулзалт хийх хэрэгтэй байгаа. За тэрнийхээ араас чинь гараад чонхор зах болон чиглэлтэй дүүргийн харилцагч нартай талархлын аяны 2020 оны 1 сарын 26-ны өдөр уулзалт хийх хэрэгтэй байгаа. Энэ уулзалтан дээр хүлээ авал талархлын баяр л да. Энэ уулзалтан дээр бид нар харилцагч нарынхаа санал сүмжлэл алдаа оноо бүхэл юм сонсч мэдж авдаг. За тэгээд тэндээс гараад банк орондоо. Тэгээд бизнесмен чинь хөвчлэн банкнаас салдгүй. Банкн дээр их гүйлгээнүүд хийгдэх ёстой. Тэгээд гадаад дотоод гүйлгээнүүд хийн. Тэгээд дараа нь өдөөс хойшонд арц намын дарга Сэрдэн даргатаа уулзах гээд цаг авцсан байгаа. Байсаг тэгээд таарж байна. Тэгээд тэр уулзлаас та бүхэн цуг орхол юм байл та. Өнөөдөр ч ингэ цуг явах юм бол тий. Тэгээд ер нь бизнесмен юм чинь тэгэл дундуур нь уц дуграл янз янзын асуудал гарвал тэгэл хамгийн нэгдүгээр тулгамж байгаа асуудлаас ахвалаа шийдэл юм. Тийм л энэ. За тэгвэл бүгдээрээ гэтэл рүү явцгаая тий. Гэтэл хамгийн үндэсний төлөв. Завгүй өдөр сурвалжлагын нэвтрүүлгээ бид гэмтэл согог судлалын үндэсний төвдөрөөс эхлүүлж байна. Манай нэвтрүүлгийн оролцогч 8 цаг 30 минутад энэ имлэг дээр бас уулзалтанд оролцохоор ирээд байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн оролцогчийн хувьд бол бид өмнөх нэвтрүүлгээр одоо төрийн байгууллагын дараагийн удирдлага, улс төрийн албан тушаалтнууд манай нэвтрүүлгийн оролцож байсан бол энэ удаагийн нэвтрүүлэгт анх удаа бизнес эрхлэгч одоо Монгол брэнд үйлдвэрлэгч Очир хот оролцож байгаа. Тэгэхээр Тэнгэрийн группийн захирал Очир хотын ажлын нэг өдрийг бид сурвалжлан хүрэх болно. Ингээ бидний сурвалжлаганд анхаарлаа хандуулна. Сайн байцгаана уу гэмтэл судлалын үндэсний төвийн алтан гартай ажилтан албан хаагч та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг Тоди брэндийн нийт ажилтныхаа нэрийн өмнөөс болон Монголын мянган сая иргэдийн өмнөөс хүргье. Манай компани 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаад тасралтгүй 3 жил гэмтэл судлалын үндэсний төвд одоогийн байдлаар ойролцоогоор 5000 орчим чихийг хандуулсан байна. За яг өнөөдөр бид нар бас 2000 чихтэй ирсэн байгаа. Энэ жил та бүхэн мэдж байгаа Тоди брэндийн хамт олоос хүүхдийн тасгийн бүх зурагтаа хагсан байгаа. Хүүхдийн тасгийн гэмтэл судлалын үндэсний төвийн тэгээд 2020 он, 21 он, 23 он
жил болгон хамтарч ажилланаа. Та бүхнийхээ алтан гараар энэ Монголын ард түмэн бид чинь эрүүлгийг явдаг шүү. Баярлалаа. Баярлалаа. За мэдсэн үү? Бүгд ч өглөөний мэд. За тэгээд шуурх авралаа эхэлцгээе. Нэгдүгээр хүний нөөцийн албанаас түрүү 7 хоногийн хурлаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт хурлын протоколыг ашиглаж. Нэг копи авч байна. Энэ юуны шинжилгээний асуудлыг шийдсэн юм чи. За тэгээд энэ шинэ жилийн асуудал дээр мөрөө төсөв гаргасан юм. Тэгвэл батлуулаад ажилдаа оруулсан дэр шүү дээ. Хөгжлийн бэхжил дээр хэзээ уулзаар цаг авсан. Уулзсан байгаа. Тэгээ уулзаад одоо захиалга өгсөн. Тэгээд эргээд одоо хүн явал хариу өгсөн. Эргэж хариу. Тийм. За тэгвэл төсөв болцсон. За ерөнхийдөө ажлуудаа бүгд хийсэн юм дээ. За үндсэн уралдаанд орцгоё. Талархлын айны дээр сайн үлсэн айнтай нийлүүлж явуулсан нэг хэцүү болоод байгаа байхгүй. Тэгээд тэгжээс бид нар чинь нөгөө манай тоодч өөрөө нэг ширх бараа бүтээгдэхүүнээс болгоноос нэг төгрөгийг сайн үлсэн айнд зарцуулнаа гэж шошгон дээр бичгтэй явж байгаа шүү дээ. Манай тэгэхээр энэ нийгмийн хариуцлагын хүрээнд яг одоо энэ ханаа тамууны юм дэгдэлттэй үед бид нар чинь сүүлийн бараг 4 жил ингээл яг л 21 аймаг 9 дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдээр тарааж явсан шүү. Тэгэхээр энэ жил бол талархлынхаа юмтай нийлүүлээд нэлээд жоохон өргөн өрөөтэй даацтай бичих хэрэгтэй. Борлуулалт өөрөө сайн хэмжээ гэдэг бол компани босод бүхэл юм сайн явуулах гэсэн үг л тийм. Компани гэдэг чинь өөрөө яг л нэг хүн шүү дээ. Тэ? Борлуулалт баруун гар бол санхүүн зүүн гар. Тэ? Төлөвлөлтөнд тарих нь гэдэг бол одоо юу гэдэг гадаад харилцааны зүрхэн ч юм уу. Ингээл яг л хүний лид гэсэн шүү дээ. Тэ? Үйлдвэрлэлийн цусны ч байт юм уу те. Цус эргэжиж ил бүх чаашаа явж гэдэг юм. Тийм болохоор борлуулалттай хамт олонд бас их баярлаа. За тэгвэл ингээд хорлоо тусгach уу. За баярлалаа. Ер нь ахуй хэрэглээний цаасууд үндсэн хоёр түүхийдээс бүтдэг байгаа. Хар мод, нөгөөх нь бол улаас мод хоёр нийлжээд яг ахуй хэрэглээний цаас болдог. Хар мод нь нийт найрлагын 30%, улаас мод нь нийт найрлагын 70% болдог байгаа. За тэгээ үндсэн яг хоёр мод маань орон дээрээс нь ус орно. За ингээд агаар нийлж ингээд энэ дөрвөн юм нийлээд цаас бүтдэг байгаа. Ер нь бол анх ингээд үйлдвэрүүдэд нээхдээ хинээс анх тусламж авч ирсэн те яаж ингээд энэ ажлыг хийх зориг шулуудж ирсэн сэтгэл зүрхээ тэнд ингээд хизээнээс өгж эхэлсэн юм бэ? 2011 оны 11 сарын сүүлээр Stafit Group-ээс маркетинг борлуулсан захирлах саалбар тушаал өгöd хятад руу бас нэг докторийн зэрэг хамгаалчих санаатай явсан л та. Зуны хамгаалалт дээр судалгаа хийсэн. Ер нь хятадын технологи, техник технологи яаж хөгжиж байгаа юм байгаа те. Ер нь Аз, Зүүн Азийн хэсэг яаж хөгжиж байгааг гэдэг нэлээд судалгаа явуулсан. Тэгээ би өөрөө бас үйлдвэрийн талаар Stafit Group-тэй бас нэлээд туршлага хөрөнгөлүүлсэн байсан. Тэгээ энэ дээр үндэслээд Монголын зах зээлийг судлаад тэгээд Монголын зах зээл дээр яг энэ модны түүхий дээр цаас үйлдвэрлэж байгаа компани байхгүй байна гэдгийг олж мэдээд тэгээд энийг бол хийх ёстой ажил юм байна гэж төслийг бичсэн. Тэгээ хамгийн ихний хөрөнгө оруулалт ер нь тэгэл хөрөнгө оруулалт татна гэдэг чинь хамгийн хэцүү. Тэгэл ер нь хүн чинь ингээл тулаад ирэхээр нөгөө л ах ихч аав ээж те хамаатан садан тэднээс л очил хамаг юм гуйдаг юм байл л те. Тэгэл анхны төслийн хор чинь нөгөө мөнгө гэл мөнгө чинь ингээл нөө төсөл эхэлж байгаа чинь урсаал дуусчих. Тэгэл мөнгөө эмэрх гэж байгаа би ч одоо баг 2 ч одоо баг одоо муугаар хэл бурхан байлаа болонгаа алдчихсан. Тэг үнчиг сони юм байл. Яг нүдэн дээр ингээл мөнгө өрөөд нэг одоо бид нар эндүүд хүрээслээд үйлдвэрийн байрыг чинь шалын тагтаршуулах хэрэгтэй.
Тэгээ эндүүд хүрээслээд тэгээ нөө эндүүнийхээ механизмын жолооч ирцээ. Би нөгөө өөрийг урд нь зогссон. Тэгэл нэг жоох иймхэ газар үлдчихэд байдаг. Тэгээд эрийг эзэн эндүүд үлчих хүн бодоод яваад агараа та гэл. Нилээн тулаад миний энэ дээр ирдэг. Тэгэл за болно гэсэн чинь нөгөө юу чинь эндүү чинь сул явуулттай. Том механизм болохоор намайг авчаад хантаа очил нийлүүлээ авчих. Тэгэл хүн ингэ нүд харанхуулаад нэг одоо юу гэдэг шилүү үзэн сохолоо доош ахар сүл хүртэл дуурд юм лээ. Гэл. Тэгэл дуграал юмаа мэдхөөл ингэ гівтчихтэй. Тэг ингэ мөлхөд нөгөө нэг юу тэгтээ тэр айгу авсгаад таах байсан. Яг намайг мөргөл би ойрлоход ухардагтай гэдээ ухардсан баг. Хүн сандрахын бол урагшлаа шүү дээ. Тэгэл ухарж ийсэн. Тэгээд ухраал намайг босгож ирээл тэрэл яасан байх юм дөө гэсэн. Тэгээд нэг 30-40 секундын дараагаас ахвал жоохон халуун мэдэрч эхэлсэн. Тэнгүүд л за одоо босоод алах хэрэгтэй байна гэд. Тэгээд эргээр чинь тойрол баг би 30-40 минут баг тэр өдөр чинь алхсан. Тэгээд тэр өдрийн үед би их тийм бурханд баярлсан гэдэг юм үү тийм азтай өдрийг тохиосон. Тэгээд бас хитрхийн нөгөө юмд улаарчхаас чинь хүн чинь яг энэ үйлдвэрийг босгох хэрэгтэй, хийх хэрэгтэй бол бүх юмаа зориулаад явж байгаа болохоор нөгөө ганц метр гаргийг газар хүртэл эндүүдүүлэх гэж байгаа тийм эрсдэлд орж байгаа. Ингээд бүхэл юмаа зориулсан. Үйлдвэр босгохын тулд амьдралаа, гэр бүлээ, хайртай ханыгаа, манай эхнэрийн бас ээж аав хүртэл айгуу тусалсан. Бүхэл юмаар л за яах вэ хүн юугаа тавих вэ гэл. Тэгэл ах эгчнэр хамгийн ойр дотны хүн бол эхний төсөл дээр тусалсан. Тэгэл манай үд цаасны маань анхны төсөл амжилттай болол. Одоо манай компанийн хувьд ямар нэгэн химийн бодис ч юм уу нэмдэггүй, цаасыг өнгө оруулдаггүй. Энэ бол одоо хамгийн гол юм. Манайх бол бас уурыг бол нэлээд хэрэглэдэг. Энэ эндүү гэж одоо бидний одоо монголчуудын хэлж байгаа эндүү гэж бид нэрлэж байгаа 15 тонн төмөр байгаа. Ширмэн төмөр байгаа. Гаднах гадаргууг өнгөсөн. Энэ эндүү чи өөрөө уураар хадаад одоогийн байдлаар 120 градустай байгаа. Тэгээд энэ дамжуургаас эндүү хоёр наалтаад эндүү өөр төрөө хатаагаад тийшээ гарахтаа хатаагаад шууд ийшээ гаргачих. Цаас маань ингэж гарчдаг. Одоо яг ариун зүрийн цаас, нойлын цаас явж жоохон грамм зузаантай тий электрон сайтай ийм цаас явж. Тэгээд энэ чинь C2 буюу дараагийн дамжлаглаа очино. Дараагийн дамжлаглаа очихдоо нөгөө энэ чинь яг стандартын дагуу юу гэдэг нь тойрог нь одоо яад үсэн 15 см-д 15, 18 бол 18-тай болгоод бэлдээд, зүсээд, бэлчээд, савлаад, бакетлаад гаргаж байгаа байна. Яг одоо манай энэ техник явж үндсэн цаас модыг цаас болгож байгаа технологи энэ явж байгаа. Одоо тэгээ 4.2 м-тэй цаас ийшээ ордог байхгүй. Одоо манайх юу гэдэг 3 давхар цаас их юм бол 3 юм урлаантай цаасаа тавиад 3 давхар цаас юм. 2 давхар цаас их юм бол 2 давхар урлаантай цаас хийгээд энэ машин дээр өөрөө ороогдоод хээ тавигдаад урдаа хээ тавигчтай ороогдоод хээ тавигдаад таслагдаад цаашаа явдаг байна. Тэгээд цаатлын тэр хэсгээр болохоор хөвчж байгаа нэг хөвчээ тэгээ бакетлах ажил явуулж байна. Тэгээд үндсэндээ бүтээгдэхүүн эцсийн бүтээгдэхүүн болж орчих чинь. Тоодыгээд бас Монголын хамгийн анхны хүүхдийн жүхний үйлдвэр. Тэгээд манай Тооды брендийн бол хот хүүхдийн эднүүд үндсэндээ 8 орноос ирдэг байгаа. Германаас бид нар цавууг авч ийн. Донтер гэдэг Америкийн хамгийн том компани байна. Тэндээс бид нар бас модыг авч ийн. Дараа нь Японоос Сандая гэдэг шингэнийг шингээч гээл байгаа шүү дээ. Тэрийг Японоос авч ийн. Одоо энэ материалууд Тайванаас ирдэг материал. Тэгээ энэ материал одоо ингээд манай энэ үйлдвэр 100% бүрэн автоматжсан байгаа. Энэ эргээд дуусгаад автоматар энэ задлагдаад цаашаа явдаг байгаа. Ингээд нийт чихэр хийхэд бол 18 төрлийн материал ордог. Тэг. Энд хоёр ингээд хоолой үзсэн яг 18 төрлийн материал орж байгаа. Тэгээ энэ бид нөгөө японочдод хангалтуулсан давуу тал нь юу гэхээр чихрийг нэг бүчлээ харж байгаа. Ямар нэгэн хүний ус орсон байт юм уу, хар толгой болсон байт юм уу тийм бол энэ машин өөрөө автоматар тэр чихрийг доош унгааж худалдаанд гаргахгүй үйлдвэрийг болчих хамгийн цааттай болчих доош хаягдсан байдаг. Манай энэ чихрийн үйлдвэрүүд одоо 2 ээлжээр 26 орчим байдаг. Хүүхдийн чихрийн үйлдвэр хамгийн одоо ариун нандин гэж байна. Хүн бол хүүхдтэй хамгийн байртай. Тэгэхээр мэдээж чихрүүд хамгийн аюулгүй болох хэрэгтэй. Манай материалын дээр бол нийлүүлэгч компаниуд бол 195% баталгаа өгдөг. Ягаад гэвэл чихрэгч өөрийг онцлогтой
хүүхдийн би өөрөө юу гэдэг одоо аав ээж нь хашилтаа байсан бол хүүхдүүд хашилтаа болоод үлдчихсэн. А бид нар бол одоо 100 даав материалаар хийж байгаа ч гэсэн 100-ны 5% даав материалаар ажиллах боломжтой байдаг. Тэгээ мөн дээрээс манай компани бол Азийн эрүүл мэндийн стандартыг яг барьж хийж байгаа. Тэр стандартыг юу даасан байдаг гэхээр хүүхдийн жилийн 2-3 цагийн дотор заавал сольчих хэрэгтэй. Яагаад бол хүн чинь өөрөө нөгөө биеэсээ ингээд 2-3 хүн төрлөөр өөрийнхөө биеийн бохрыг гадагшлуулж штэ. Жишээс одоо юу гэх вэ? Нөгөө одоо бас ялах юм уу те энэ чинь хүний биеэс гарч байгаа бохир. Тэгэхээр тэр бохиртой хүнийг 2-3 цаг байдал болохгүй байхгүй. Заавал 2-3 цагийн дотор хүүхдийн жилийг сольчих хэрэгтэй. А зарим тохиолдолд манай ээжнэр ч одоо шинжэнгөө хийгээд орчихсон штэ. Тэр бол ер нь хүүхдийнхаа нөгөө арсыг гимтэх те арс удаалсан байна. Ямар нэгэн хашил идэх гэдэг юм энэ үгүй болдог штэ. Тэр чинь нөгөө бидний буруу хэрэглэнээс болж байгаа. Манай инженерийн багийнхан энэ үйлдвэрийг гол явуулж байгаа одоо уурэг тархиуд нь ингээд сууцгааж байна. Дандаа залуу хүмүүс бүгдээрээ механик инженерийн чиглэлээр, автоматжуулалтын инженер, цахилгааны инженерийн чиглэлээр Монгол улсынхаа улсдаа мэрэгжил бакалаврын зэрэг, магистрийн зэрэг, зарим нь одоо докторантурад сурж байна үү те. Ийм залуучууд байна. За шинэ төслийн ажилч ирэх бас ка. Нөгөө зураг барилгын зураг мураг бүгд гараад дууссан. Юу гэдэг нөгөө бүхэл стандартын дагуу л хийн штэ. Тэгэхгүй бол бас бид нар ч одоо дараагийн үйлдвэрийн том өргөтгөл чинь яг Азийн хэмжээний том үйлдвэр барих гэж. Одоо бид нар энэ өдгээд ахуй хэрэглээний цаасныхаа үйлдвэрийг өргөтгөл хийж байгаа. 2020 оны бас манай хамгийн том зорилго. Манай хоёр энд бол хоёулаа нийлээд 250 м цаас ороодог минутанд. Одоо бол бид нар бол минутанд 800 м цаас ороодог ийм шинэ үйлдвэрийн төсөл дээр ажиллаж байгаа манай хүмүүс. 6 инженерийг ахин бэлтгэж байгаа, сургаж байгаа гэдэг. Тэгэхээр ер нь бол ажилчдаа сургаж хөгжүүлэх тал дээр хэр анхаарч идэгий. Танад одоо яг хичнээн инженер ажиллаж байгаа. Яг инженер бол манад одоо бараг 20 инженер ажиллаж байна. Тэгэхээр би хүний нөөц гэдэг нь цус махандаа шингэтэл ойлгосон. Хүн байж нийгэм байгаа. Хүн байж дэлхий байгаа. Хүн байж энэ аяг байна. Хүн байж утас байна. Тэр хүнгүй юм гэж юусоо байхгүй. Тэгэхээр хүний нөөцийн асуудал бол манай компанийн хувьд хамгийн тулгуур асуудал. Тэр дундаа сургалтын асуудал бол хамгийн нэг тавих хэрэгтэй асуудал. Энэ жил бол яг 6 залууг бид нар инженерээр яг бэлдэж байгаа. Зарим нь одоо жишээ нь 6 залуу гэж хоёр нь өөр мэрэгжилтэй мөртлөө инженерийн өөрийнх нь уг хүн хоббинч инженер байсан. Бас нэг одоо юу гэдэг манайхан бол төмөртэй ноцтолно гэж ярьдیں۔ Төмөртэй ноцтолдох дуртай юм эргүүлээд хоёр арааг хооронд нийлүүлээ эргэчихээр тэнд ийм одоо үүсдэг юм гэдэг нэг судлах тийм сонирхолтой залуучууд байдаг. Инженеруудыг сайн бэлдэж улс орны хөгжил, хувийн бизнесмэнүүдийн хөгжил бүх юм инженерийн шалтгаална. Нөгөө инженер хүн бурхан ухаантай гэдэгсэн. Дарах хүн бурхан ухаантай гэдэг. Одоо инженер хүн бурхан ухаантай гэдэг. Шинжлэх ухааны эцэг математик гэдэг бол техник технологи эцэг цахилгаан болчихлоо шүү дээ. За амжилт хүсье залуучуудаа. Та хэд мөн байхгүй бол тэгээд балрын шүү дээ. Ажлаа сайн хийцгээгээрэй. Амжилт хүсье. Энэ онд ашиглалтанд орсон үйлдвэр байна тийм. Хатад тэгээд брендийг гаргасан зөвхөн эмэгтэйчүүдэд зориулаад тэгээд манай хэрэглэгчнээс одоо таашааж байна. Өдрийг төсөөл манай борлуулалт нэмэгдэж байна. Харилцагч нь хүлээж авч байна. Энэ ташрамд үзэж байгаа харилцагч, хэрэглэгч үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж байгаа нийт монголчуудаа бас асар их баярлж явдаг шүү. Бид нар өшөө та бүхнийхээ итгэлээр жигүүрлэж өшөө олон төрлийн брэнд, өшөө олон үйлдвэрүүдийг босгоно. Тэр ч утгаараа өшөө олон хүмүүсийг ажлын байртаа болгоно. Өшөө олон хүн татварыг Монгол улсдаа төлнө. Завгүй өдөр сурвалжлагын нэвтрүүлгээ бид амт бэлэн гомны үйлдвэрээс үргэлжлүүлж байна. Тэгэхээр нэвтрүүлэгт оролцож байгаа оролцогч маань 2018 онд шинэхэн үйлдвэрээ нээгээд байгаа. Тэгэхээр манай үзэгчид энэ үйлдвэрийн үйл ажиллагаатай үзэгч та бүхнийгээ танилцуулъя. Ингээ бидний нэвтрүүлгийн сурвалжлаганд анхаарлаа хандуулна. Бараа бүтээгдэхүүн худалдаанд гарсан ингээ хэрэглэгчд маань ямар үнэлт өгч байгаа вэ? Тэр л бас бизнес бас чухал бах тий. Яг манай амт брендийн хувьд бол яг одоо цоо шин брэнд дөнгөж Монголын зах зээл дээр гарч ирж байгаа.
Хэрэглэгчид бол янз янзын байдлаар хүлээж авч байгаа өөрсдийнхөө. Ягаад гэвэл бид нар ч одоо яг өнөөдрийн байдлаар аль болох ингээд Монголынхаа дотоодоос түүхийдүүд авъя гэсэн зорилттой ажиллаж байгаа. Одоо чинь Улаанбаатар гурилын манайх гурилыг хэрэглэдэг. Дотоодын компанид авсыг хэрэглэдэг тийм. Аль болох Монгол компанийн хэрэглэх гэж оролдож байгаа. Амтлагч бусад өрнүүд нь бид нар Солонгосын хөрөнгө оруулалттай хотын компаниас гарч байгаа. Тэгээд ганцхан одоо гаднаас импортоор авдаг нүүн шин ч юм уу те татаж орж ирдэг хоёр бас бэлэн гой мөн тэгээд одоо Таширак те дандаа гадны брэндүүд Монголд бол ноёлцсон байсан. Бид нар ямар ч хийж үзэх ёстой юм гэж зориглол зодоос хэрэглэгчнэр зарим сайхан л хүлээж авч. Сүүлийн үед одоо энэ нөгөө бэлэн гоймон бас хортой гэдэг талаас айгүйх тийм сурчлагын мэдээллүүд явж штэ. Тэгэхээр та бүхэн энэ бүхэнд ямар үнэлт өгж байгаа вэ? Яг бэлэн гоймон одоо хортой гэдэг талаас нь харна гэдэг нь одоо боловсруулалт одоо хүн идэд хотоодын дотор боловсруулахгүй гэсэн юм ойлголтыг ер нь зах зээл дээр өгöd нь шүү дээ хүмүүс. Яг одоо бидний хийж байгаа гардаж хийж байгаа ингээд технологи бид нар харахаар ямар нэгэн тэр хүнд хортой ч юм уу те идэж болохгүй ч юм уу байхгүй болчиход байгаа. Яг л яг л одоо процессын дагуу бид нар ч юу гурил байна, ус байна, давс байна. За яг л бид нар гэртээ нөгөө гурлаа гаргаж ирээл те. Гурлаа гаргаж ирээл давсаа хийгээл жоохон багтаа бид нар нухаал гурлаа илтэл ингээл бууц ч юм уу шир хийгээл иддэг. Яг тэрнтэй адилхан илтгэвдэл наашаа яваад уураараа шатаагдал энд ид шарагдаал тэгэл явж болж байгаа процесс. Түүнээс юу гэдэг тэр одоо идээд ямар нэгэн байдлаар сөрөг үр дагавар гарна ч юм уу муу янзын үр дагавартай гэсэн юм одоогийн мэдлэг баталцаа аль биесний мэл байхгүй шүү дээ. Зүгээр ам яра зүгээр яг гомгийн үед яадаг юм гэхээр одоотонд ороо жоохон боловсруулалт үйл явцсан жоохон удаа явж магадгүй тийм ээ. Тэр талаас нь хүмүүс ойлгож яриад байгаа. Импортын бараа бүтээгдэхүүн мэдээж Монголыг бол гадны зах зээл юу гэж ярьдаг гэхээр манайхан хэрэглэгч гэдэг. Зүгээр л одоо юу за муугаар юм идэгч ард хүн гэж яриад байдаг. Бүтээгч биш. Тэгэхээр бид нар бүтээгээд эхлэхээр дотоодын зах зээлийг өөрсдөө хангаад эхэлнэ. Одоо манай тоодын брэнд өдөртөө ирэхэд бид нар дараа жилийн тавьж байгаа гол зорилт бол гадны зах зээл рүү экспорт гаргая. Аль болох одоо юу гэдэг манай өдийг бол бид нар Солонгосын зах зээл рүү гаргах гэж нэлээд судалсан. Нэг контейнер явуулж үзсэн. Нэлээд амжилттай болсон. Одоо дотоодын зах зээлээ хангасныхаа ард дээр экспорт нь гаргахгүй. Яг одоо манай үйлдвэрлэл хүчин чадал 100% тулцсан явж байгаа өдөртөө. За тоодын дээрсэн бид нар Казахстан, Узбекистаны хөрш улсуудтайгаа судалгаа хийж үзсэн. Бид нар бол ихэвчлэн урт хөрш Хятадаас импортороос тэр чихийг оруулж ирд юм л өөхтөн чихийг. Тэгэхэд бид нар бол очиулц тэгээд ингээ Монголоос авах юм бол логистикийн хувьд ч юм уу те тээврийн зардал баг гарнаа. Ингээ бид нар эцтийг өгж байгаа хүнийг та бүхэнд өгье гэхээр тэгвэл стандарт шаардлага хангаж бид нар авчуулна гэдэг уулзалтууд хийгдээд эхэлсэн байна. Одоо юу дотоодын үйлдвэрлэгчнэр дотоодын зах зээлийг хангаад болчих юм бол өссөн үсээгөө гадны зах зээл рүү гарна. Энэ бодлогын төрөөрөө дэмжиж бидний гадны зах зээлтэй гарахад ямар нэгэн байдлаар тусалт дэмжлэгээ үзүүлэх юм бол бид нар гадаад зах зээл дээр байгаа 7 тэрбумээс мөнгө өсөх болцоод байна гэсэн. За дараагийн маань ажил юу байгаа хаашаа явах вэ таны төлөвлөгөөр бол? Миний төлөвлөгөөр өнөөдөр чинь бол ер нь одоо бид бизнес хийж байгаа хүмүүс яг нэг юм байна. Яг цаасан дээр бичээд их гэсэн юм байхгүй. Эндээс нэг газар залгах нь банкнаас залгуул тийшээ явчихна. Нөгөө нэг яаж байгаа уран сайхны хүмүүстэй уулзсан гэсэн хүмүүс бол эдгээр залгах юм бол тийшээ явчихна. Тэгэл энэ үйлдвэр дээр асуудал болох бол үйлдвэрлэл дээр хурж ирэл байж байгаа. Ямар ч тийм завгүй банк өдөр тутмын үйл ажиллагаа тэгж явж байгаа. Яг одоо л хэдүүлээ нэг цайнд орё гэдээ манай нөгөө би ч нэг олон кино санхүүжүүлсэн. Кино урлаад дэмждэг гэж одоо хувьдаа би боддог. Тэр хүмүүс юу гэж боддог юм бэ? Тэгээ манай тэр жүжигчд гэх юм уу одоо манай Батхүү байна, шинэ байсан Гамба маань байна, Мөөжи гэдэг нэг бас нэг төсөл танилцуулъя. Бүрээ дээр ч гэдэгсээ хэлээ тийш одчихдгоо. За бүдрээ тийш авцгаа. Оожлогоо болохоор дөрвд кино байна. Тийм. Миний хийсэн эрхэн болгож өгч гэдэг кино дээр оожлогоо яриад гэсэн юм хэлчихээрэй. Тэр чинь бас дахиад дутуу үгтийн дөө. Тийм үсгийн бишэл. Үсгийн бишэлтэй. Бас нэг юм дээр хандсан. Тэгээд дараа нь толб гэдэг уран сайхан кино. Тэрээс үүдэн 30 гарсан юм үү. Нүүж бидэд ямарсан юм нэг уран сайхан кино. Тэгээд одоо энэ болохоор гэр бүл хүч хэрхэл юу нэг гэр бүл салтын талаар. Тэгэхээр одоо манай мужигч гэдэг юм манай Батхүү энэ хоёр сайхан найз маань яг тийм ачаага үүрэх юугаа
юу гэдэг нөхцөл байдлаар илэрхийлэх хэлээд шүү дээ. Одоо бид нар бол гачаа үрэх болчоод байна тий. Одоо бидний хийсэн зам хугацаа одоо ингээд 10 жил 20 жил ингээд урлагийн салбарт зүтгэжлээ. Гадаад дотоод Монгол бүгдийг судлаа. Одоо бид нар ачаагаа үүсгэе гэсэн санааг л одоо бид нар ч тус тустай ачаагаа үүрэл явж байгаа. Энэ эрхчлөөний үгийг бид нар амар буруу ойлгодог тийм. Эрхчлөөгөр чи зөв хэний ч хамаагүй юм хараад хэлээ. Би эрхчлөөгөө эдэлж чинь. Ваа гэж онцгойгоор амил хийж байна. Бие зас. Гэрээ зас. Тэгээд манайхан ч ихлэ бие засгүй шууд төрлөө очих. Нийгэм амар стресстэй бухимдалтай байгаа гэдэг нь яг ингээл юм яриад ирэнгүүт нөгөө улс төрлийн юм л орчих гол те. Тийш альталж орчих гол. Ам ангаахаар энэ бодлого буруу байна ч юм уу те. Энэ залуучуудыг өнөөдөр авч явж байгаа энэ бодлогын тогтолцоо нь өөрөө буруу байна ч гэдэг юм уу те. Ийм л орчих гэдэг байна. Уул нь бол зөв явж исэн бол бид нар ийм яриад шаардлагагүй байсан л та. Салбартаа нийгэм гэдэг чинь ерөөсөө л эцсийн нүндэл бид нар шүү дээ. Би мөөжгийг хайрлах юм бол мөөжийг зүрхлээл намайг хайрлана. Би батхыг хайрлах юм батхыг намайг зүрхлээл хайрлана. Тэгэхээр чинь нийгэмч өөрөө бид бүгдийн нийлбэрийн тогтцоос бүтэж байгаа болохоор хүн болгол дотроо сайн сайхныг бодвол бусдын төлөө тий жоохон ч гэсэн үйлдэл хийхэд л тэр нөгөө хүн дээр асар том баяр байсгал. Одоо юу гэдэг аз жаргал болж бууж байгаа. Хүн болгоныг ухамсарлах юм бол Монгол улс болохгүй бүтэхгүй зүйлж байхгүй болох. Оноос хойш 6 жилийн дотор маш том 6 үйлдвэр 6 бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна л да тий. Үйлдвэрийг бүр эхнээс нь ингээд босгоод ингээд энэ хугацаанд ямар бэрхшээл тулгарч ирсэн бэ? Гэхдээ саад бэрхшээлгүй л гэл бүхэл юм тулгарч ирсэн. Муу хүмүүсч байсан, сайн хүмүүсч байсан. Битрээс нөгөө нэг цутгалт хийх гээд. Тэгээд чи би чинь анх нөгөө хүнд хойч одоо 20 сая төгрөг одоо юу гэдэг олигдуулна гэх юм уу? Одоо алдж үзчихлээ те тэр бас л юу гэдэг миний бас таньдаг те хамаатны жарав юуны юм таньдаг юм хүн байсан залуу байсан гайгүйч ажил хийдэг гэсэн тэгээд цутгалт авч яхад бас баригадууд оруулдаг шүү дээ баригад оруулж нэг баригад тань ахалж авчаа тэгээд нэг өдөр очсон чинь байхгүй бүгд алга болсон тэгээд гайхаад яасан гээд хөөгд өчсөн чинь бүгд ажиллаа хийд алга болсон тэгээд илүү өөр төсөл рүү илүү өөр юм хүний мөнгийг аваад тийшээ усан хөлөө нэг баригад ажил руу ороод явцсан. Тэгэхээр ч хүмүүс сонирхол болт юм бэл. Итгэж найдаж ирсэн хүмүүс хайж явж ирсэн. Тэгээ сайхан хүмүүс тусалж байсан. Одоо ингээд манай компани чинь байгууллагаас хойш ингээд бараг 7-8 хүнд байртай машинтай амьдралах үгийн сайхан болгочлоо. Тухайд 13 оноос хойш эхэлж ирсэн 5 залуу байсан. Цуг. Тэгээ 2 нь бол байхгүй. 3 нь одоо хүртэл компанид байгаа. Тэгээ тэр 3 маань бүгд одоо үйлдвэрийн дараагнаар ахлах инженерүүд мундаг албан тушаалтай болол явж байна. Тэр хүмүүсийн амьдрал би бол өөртөө тэгж л боддог. Надтай хэн цуг байна? Зовлон хэн цуг тулдсан 60 цаг цуг л явах хэрэгтэй. Тэгэхгүй бол зовлон одоо юу гэдэг би одоо ч юм уу энэ ер нь жоох амжилттай явж байгаа хүмүүс өнгөрснөө хизээж марцуулахгүй. Яг нь тэгвэл таны өнгөрсөн түүхийг хэн ч өөрчилж чадахгүй. Хизээж та түүхээ өөрөөр ярьдаг ч юм уу, удлаа ярьдаг ч юм уу тэ ингэвэл таны үннийг мэддэг заавал нэг хүн байж л байдаг. Тийм болохоор би өнгөрсөнтэйгээ цуг байсан хүмүүстэйгээ энэ ирээдүйд байнга цуг байхыг л боддог. Алдаа оноотой зөндөө байсан дөө тэгээд одоо яриад. Одоо яг хичнээн ажилчтай. За өд дээр хэд ч манайх нэг 100 хүн байна. Тод дээр нэг 60-70 хүн байна. Хатад дамт дээр нэг 200 гараад яг үйлдвэрлэлийн салбар дээр 200 гарав. Тэгэхээр ихэнх нь залуучууд байгаа гэдэг чинь тийм. Одоо манай компани чинь нийт хүний нөөцийн судалгаагаар чинь нийт ажилтан албаагчдын маань бараг 95% залуучууд. Өглөөний шуурхаа дээр бас яригдчихсэн нөгөө шинэ жил болох ч учраас нөгөө ажилчтай урамшуулах, нийгмийн асуудлын шийдэх гээд 200 гаруй хүний бас ажил амьдралыг нь одоо залгуулж байгаа хүний хувьд бас энэ нийгмийн асуудал нийлээдгүй анхаардаг бололтой. Нөгөө өглөөний шуурхаа дээр яригдж байгаа асуудлууд бас чихэндээ их сайхан сонсогдчихсэн. Тэгээ одоо ер нь бол яг одоо бид нар яг нөгөө шилдэг ажилтан гэдэг номинацийг нууцлдаг л та. Тэр номинац дээр аль болох хүмүүсийн хамгийн тулгымцсан асуудал бол байр орон сууцны асуудал байдаг тийм. Тэгэхээр машин тэрэгний асуудал байдаг. Тэгээ хүн ер нь залуу босч юу хэрэгтэй гэхээр доктортой ажил юм байна. Хоёлаа нийлээд багтаа нэг сардаа нэг
4 сая орчим цалин авчдаг байгаас гэж би бол хувьдаа боддог. Яагаад 4 сая гэж байгаа хэрэг хүн залуу хүмүүс 4 саяын цалинтай авахд нэг байрны урьдчилгааны хийгээд хоёр талынх нь аав ээж нийлээд урьдчилгааг нөхцөн байлаа гэхэд нэг ипотекийн 8% зээлд орох сар болгоныг сая төгрөг байранд өгөх чадaltaй байх хэвээр. Тэгээд 3 сая үлдчихэж 4 сая ч. Тэгээд энэ чинь залуу усуд бас нэг сайхан машинтай байх хэвээр тий. Гэр бүлээр хагас бүтэн сайн сайхан амарч явах хэвээр. Аялал зугаалгаар явах хэвээр. Тэгээд өр хүүхдийн тийм сургалтын төлбөр. Ингээ явсараад нэг сардааны 7-800 мянга төгрөг сейвинг хийгээд ах юм бол магадгүй 10-20 жилийн дараа тэр хоёр хүн чинь за залуу усуд 25 настай нийллээ гэхэд 45-30 жилийн дараа 55 жилийн дараа дэлхийг тоорох хэмжээний баримталтай болсон байх л хэвээр тий. Тэгээд хамтдаа 50-60 70 хүрээд дэлхийг тойрчих юм бол одоо өөр амьдралаас юу өсөх. Нэг хариуцлагын хүрээнд 21 аймаг 9 дүүгээр хүүхдийн чихвээ яадаг одоо яг энэ ханаа томуудыг тэлтэй үед тарааж өгдөг байхгүй сайн улсынхаа энэ хүрээнд компани нөгөө тоодыгээд хүүхдийн чихвэний доотлол бичээтэй байдаг. Таны худалдаа авсан бараа бүтээгдэхүүн бол бас нэг төгрөгийг сайн улсын зарцуулагдана гэж зарлалцсан байдаг манайх. Тэгээ энэ хүрээнд жил болгон яг энэ томууд төсөвчөнд дэгдсэн үеэр бүх 21 аймаг 9 дүүгийн эмнэлгүүдэд өгдөг. Тэгээ энэ жил яг түрүү жил манайхан чихвээ сайн улсынхаа энэ зохион байгуулалтын ард дээр судалгаа явуулсан байхгүй. Тэгээ судалгаа явуулсан чинь ямар үр дүн гарсан гэхээр за эмнэлгийн үйлчлэгээ авч чадахгүй байгаа ч юм уу тэгээ хорондоо байдаг ийм газруудад бүр нэгжтэн хурж ажиллаач гэсэн санал санаачлаг гарсан. Тэгээ энэ удаа бол яг манайхан судалгаа хийж үзэж Чингэлтэй дүүргийн 19 хорооныхын ерхийнх нь эмчнэртэй хамтарч ажиллая гэдэг. Тэгээд ир бол эмч рүү санал тавиад гэсэн ир бол эмч манай эмч рүү бас дамжуулаа. Тэгээд тань дээр орж ирж байна л да. Бидний зүгээс бол зохион байгуулалт хийгээд 9 хороод дээр яг бидний дэлгүүрээрээ дамжуулаад зар юм анонс фэшн плаката наагаад тэдэн сарын тэдний өдөр тэнд очорой тий энэ өдөр нь одоо нэраа 0-2 настай нэраа хүүхд тасарж байгаа ээж юм уу тий аав ч юм уу тэр нэг ягаан дотроо барьж ирээд чихвээ аваа дээрээс нь бас ингээд шинэ жил болж байна бас нэг гарын бэлэг гартуулаад ингээд нэг 9 хороогоор үйл ажиллагаа хийчих юм уу гэж бодсон. Оноос өмнө оны дараа бол бид нэр Сүхбаатар дүүрэг Баянгол дүүрэг ч юм уу гэдэг дүүргүүд нь дараараас ороод явах. Тэгэхээр та энэ дээрээс хамтарч ажиллах боломж бололцоо байна уу? Сурвалжлагын нэвтрүүлэгт анхаарлаа хандуулж байгаа үзэгчдэнд баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлэгт Тэнгэрийн группийн захирал очрот оролцож байгаа. Тэгэхээр өнөөдөр бол маш завгүй өдөр байлаа. Өдөөс өмнө бол өстой бужигнаал таны хараас бараг гүцгүй шахав явж байгаад энд ирлээд бизнесийн салбарт маш олон жил ажиллаж байна. Тэгэхээр Монгол улсад энэ бизнес эрхлэх таатай орчин чиг хандлага нь ер нь ямархуу байна гэж та хардаг вэ? Яг одоогийн нөхцөл байдал бол олон улсын жишгтэй харьцуулах юм бол Монгол улсын бизнесийн нөхцөл жоох хүнд хэцүү байгаа. Олон улс буюу одоо манай Төв Азтай Япон, Солонгос, Хятадд бол энэ бизнесийн салбарыг ерөөсөө чөлөөтэй нээж байгаа. Чөлөөтэй тавьж өгч байгаа. Яг бол чөлөөтэй эдийн засаг хөгжих тусам чөлөө төрсөлтөө бий бол. Чөлөө төрсөлтөө бий болохоор цаана бодит хүн өндөр чанартай бараа бүтээгдэхүүн чанартай үйлчлэх юм байна. Тэгээ манай нөхцөлд бол зарим нэг салбарыг бол ер нь бизнесийг тэрчигтэн эдийн засгийн чөлөөлж өгөх шаардлага. Сая би энэ сонирх гарч гэлж байхдаа засгийн газрын мэдээдэр цалингаа хэдий ч өсгөөд байгаа хэдий ч энэ үнийн өсөлтийг ханшийн зөрөөг ингээд дагж гүйцэхгүй байна гэд. Тэгэхээр сая бол доллар маш өслөө шүү дээ. Тэгэхээр танайхаа одоо үйлдвэрүүдээр өнөөдөр явж байхад бол ихэнх бараа бүтээгдэхүүнээ одоо гадны түүхийдээ гадны орноос авч байна. Тэгэхээр энийг яаж давуу? Одоо ямар хүндрэл бэрхшээлийг та бүхэн маань туулва? Тэгээ одоо тэгээд нэг инфляц доллар яриад ихээр айгүй том глобал юм болоо явчихна л та. Жишээ нь одоо Хятадд урд өмнө хизээч байгаагүйгээр доллар өслөө шин. Яагаад өссөн гэхээр Америк Хятадд хоорондоо эдийн засгийн хоригт харилцаалаа гэсэн. Тэгэхээр доллар бол 6.7-той за миний мэдхийн 2011 оноос хойш 6.6-7-той л байсан. Тэгээ яг өнөөдрийн байдлаар бол 1 доллар 7.1 юан болсон байна. Тэгэхээр
Тэгэхээр чи яаж нэхэр нөгөө валют өөрөө яг их усүрийг яаж одоо юу гэдэг бид нар одоо ингээд доллар өсөд гэж яриад байгаа юм. Долларыг чи юу болгоод байгаа юм гэхээр баялаг бүтээж бий болгоод байгаа юм. Одоо чи Монголд тэгэхээр бид нар ямар нөөц байгаа. Тэр нөөцөө хамгийн амтханаар таны хэрэгцээ хангасан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд танд өгөх юм бол та нөгөө мөнгөө Монгол руу орж ирж. Тэгэхээр бид нар нөгөө валютын хомсдол гэж юм үүсгэж болчихно. Үүсгэж болчихоор яг хөр валют чөөр буугаал яриа шин. Тийм айгүй энгийн логик байна. Одоо жишээ нь ингээл та бас бодохгүй дэлхий дээр хүн нөгөө төрхөөсөө өөх хүртэл мянган мэргэлж байгаа байхгүй. Мянган мэргэлийг нь дэлхийн том компаниуд Америк, Европ, Төв Азийн зөвхөн энэ дээр хүний хэрэглэн дээр л эдийн засаг явж байгаа. Та юу хэрэгтэй энэ дэрж үйлдвэрлэж өгч. Тэгэхээр Монголд өнөөдөр ийм үйлдвэрлэгч нар байхгүй болохоор бид нар энэ валютд бол ямар нэгэн байдлаар шууд гаднаас хараад болчиход байгаа байхгүй. Тэгэл одоо валют ярихаар нөгөө л ярьдаг, эрдэнэтэй ярьдаг, оюутлогоогоо ярьдаг, тий газрын баялаг яриа л хэлдэг. Тэгээ эцсийн дүндээ бид нар газрын баялагаа нэмэн өртөг шингээсэн эцсийн бараан бүтээгдэхүүн болгож чадчих нүггүй гэдэг л өөрөөсөө асуух хэрэгтэй. Өнөөдөр та бүхэн мэдчихэл байна. Эрдэнэт чинь зөвхөн зэсэг бажимлаа зэсэл гаргаж байгаа. Тэгэхээр бид нар 1 тонн зэсийг $6,000 гадагшаа гаргаж иж эргээгээд 1 тонн зэсээр хийгдсэн кабелийг авахдаа $14,000-5,000 авах жишээ нь л байна. Одоо ингээл төмрийн үдиргээл бас аюул том зах зээл байна. 1 тонн баяжуулсан төмрийг урагшаа хятад руу гаргахдаа нэг $65-аас $75 хооронд гаргаж байгаа. Нойтноор баяжуулсан ш. Эргээгээд буцаагаад төмөр болгоод нөгөө арматур төмөр байшин байхад бид арматур төмөр хэрэгтэй ш. Төмөр авахдаа хэд болгож авч $400-500 болгоод авчиж байгаа. Тэгэхээр бид нар эцсийн дүнд юу гэж тэгэхээр энэ Монголынхаа баялагийг ашиглаад тухайн таны хэрэгцээ шаардлагыг хангасан эцсийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд дэлхийн зах зээл рүү гаргана, экспортод гаргана. Өөр ямар ч арга байхгүй. Одоо тэгэл танаас алт зэс дандаа өндөр технологид хэрэглэж байгаа. Өнөөдөр нэг ширхэг бид нар iPhone одоо хамгийн сүүл хэд болж байна? iPhone 11, iPhone Pro Max 11 гэж байна. Тэгээ тэр утсыг бид нар 4,500,000 худалдаж авч байна. Яг өнөөдөр өөрөө хэдэн төгрөг бүтэж байгаа. Гол орж байгаа хэд хэсүүд нь юу юм? Хонь нөгөө чип, бордон дээр юу суугдсан. Тэгэхээр нөгөө мөн зэс хөнгөн цагаан те нөгөө юу газрын торг баялагчил гол юм дамжуулаад байж байгаа. Тэгээ бид нар эцэг бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэж дэлхийн зах зээл буюу гадаад орны хэрэглэгч нарын хэрэгцээг хангах хэрэгтэй. Тэгж чадах юм бол бид нар валютын урсгалыг Монгол руу татна. Тэгэхээр Монгол эцсийн дүндээ валютаа сайхан шаардлагагүй. Нэг талын нь ойлголт. Нөгөө талд гэх юм бол яг их сонин асуултууд яваад байдаг л да. Доллар өөрөө ер нь ингээд бас бид нар бодож үзэх хэрэгтэй. Нэг ширхэг 100-ын дэвсгэртийн долларыг өөр нь идэр бүтээдэг. Энийг бол мэддэг. Би бол өөр орчны эдийн засгчнаас хийхээс сумаар мэддэг хүн байхгүй. Би л мэдхгүй юм байна. $100 өөр нь хэвлэхэд хэдэн төгрөг гэдэг асуултанд хариулах хэрэгтэй. Яг үүнд орж байгаа юм калграмууд байгаа, хэдэн металл байгаа. Тэгэл цаас байгаа шүү дээ. Тэгэл нууцлал тий. Тэгэхээр дэлхийн зах зээл гэж ярьлаа шүү дээ. Одоо танай Монгол брэнд үйлдвэрлэлчлээ шүү дээ. Энэ Монгол танай брэндүүд хизээ дэлхийн зах зээлд гарах бай. Таны ойрын төлөвлөгөө, алсын зорилго юу вэ? Тэгээ дараа жилээс бас манайхын өд брендийн хувьд үйлдвэрлэлийн шинжилэл хийх төлөвлөлөд ажиллаж байна. Дэлхийн стандартад нийцсэн бас өндөр орны тоног төхөөрөмж оруулж Монголд төгсрөхөд төлөвлөлөд ажиллаж байгаа. За хэрвээ бид нэр дотоодын зах зээлийг хангаж чаддах юм бол 3 орны зах зээл ярих хэрэгтэй. Завгүй өдөр сурвалжлагын нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр манай нэвтрүүлэг Тэнгэрийн группийн захирал очрот оролцож байгаа. Тэгэхээр та бүхэн түүний бүтээсэн Монгол брендийн үйлдвэрлэлийн үйл явцтай та бүхэн танилцсан бол одоо бид ажлын гараагаа хийсэн талбар дээр ирээд байгаа юм. Тэгэхээр хүчин сохор зах дээр ирээд байна. Тэгэхээр ажлынхаа гарааг эндээс эхэлж ирсэн гэхээр манай үзэгчдэд бас сонирн байх бах те. Тэгээ энэ түүхээсээ хаваалцъя. Би одоо энэ хүчин сохор зах бол миний амьдралтай бол хамгийн нэгт холбогдсон газар л да. Миний амьдралын анхны гараа бол энэ зах дээр ирж энэ компани хамт олон намайг дэмжиж тэ энэ туслах ажилтнаа авч ирсэн. Тэгээ анхны байцаагч туслах ажилтнаа хийгээд одоо энэ заалны хатал толгой цовдоо гэдэг байдаг гэсэн. Одоо толгой цовдон тэр дээшээ нүүцсэн байна л да. Яг л амьдралын мөн чанараа би бол энэ захаас авсан. Би 16 настай. Тэгээ зуныхаа амралтаас амьдрал хэцүү, ажил хийх ёстой болоод тэгээд энэ зах дээр туслах ажилтнаа анх ажлынхаа гараа эхлэв. 2 жилийн дараа энэ захын байцаагч гээд одоо энэ
Ингээд шар авцтай залуучууд явж штэ хяналтын байцаагч. Тийм байна. Бүх хог могийн цэвэрлүүлээл тэ. Яг тийм байцаагч болол ажиллаа гэсэн. Тэгээ сургуулаа төгссөн. Бас л энэ өчж байгаа компани маань удирдлагууд ахигч нар манад бас хүндлэл үзүүлээд энэ компани маркетинг хариуцж ажиллаж гэж хэлсэн. Тэгэл энэ компани маркетинг хариуцж. Хичнээн жил ажилласан байна. За би энэ компанид бол бараг нэг 4-5 жил ажилласан байна. Энэ өчж байгаа гэдэг компани Динжимгийн 12 дахь хороо тий. Энэ эсвэл миний амьдралд бол зайлшгүй 100 холбоотой. Би өөрөө Чингэлтэй төрсэн 12 дахь хороонд төрсэн. Яг л энэ годомжаач чинь төрөхөд дээр эдгээр том далантай шүү дээ. Далангаар үерлээл шар ус буун тэрэнд нь ороод сэлэл тоглолтог байсан да. Тэгэхээр энд ажиллаж байх цаг хугацаанд таны олж авсан хамгийн үнэтэй сургамж одоо ч амьдралчийн үн цэнтэй байгаа ямар зүйл байдаг вэ? Би энэ зах дээрээс мөнгөний үн цэнийг л мэдсэн. Тэгээ хүний сайхан байх, хүний амьдрал ямар байх гэдгээс мэдсэн. Тэгээ нэг жишээ татахад би чинь жоохон хөлтөөс бас их омголон л байлаа л тухай. Тэгээд толгой завдааны нэг туслах ажилтнаас байцаагч болсон байсан. Тэгээд тухай чинь 1500 төгрөг хураадаг байсан. 1500 2000 төгрөг хураадаг байсан. Тэгээд мөнгө хурааж байгаад нэг өдөр манай одоо нэрийг хэлээд явах. Би нэрийг тодол санаж байна л да. Манай толгой завдаанд зогсдогс нэг ихч толгой зардаг байсан. Хоньны толгой хуугал зардаг байсан. Тэгээд танд өнөөдөр ингээд юу дотрын мөх болцоог байна. Тухайд 2000-аас авдаг байсан. Тэгээд болцоог байна. Тэгээд би яг нүдэн дээр харж байгаа шүү дээ. Ингээд та 10-аад толгой зарцсан бохгүй. Тэгвэл та наа толгойгоо зарчлаа шүү дээ. Бас ингээд та зарцсан юм чи мэдээж юугаа өгсдөө, хаамж өгсдөө гэдэг жоохон маргаа үссэн. Тэгээд би жоохон хөлт мэд амьдрал мэдхгүй юм жомглоо өгсдөө гэдэг юм дайрагдсан. Тэсэн тэр их үнэхээр амьдрал хэцүү байна. Чи болохгүй бол чи манай гэрт энэ 70 дахь бас жоохон дээш хэлдэг. Очоод үзье. Миний одоо 2 настай өгөөд энэ гэртээ ганцаараа намайг хүлээж байгаа. Гэт яваад очсон. Тэгээд би нөө итгэхгүй та бидээ худлаа яриад тэгээд тэгэл дагаал гэрлөө яваад очсон. Үний юм удлаа шалгах гадар залуу юм болохоор итгэхгүй. Тэгээд дагаад яваад очсон. Үнэхээр яг нэг амбарын дотор те хамгийн маань салхисыг хийцэн. Тэгээд жоох хөвгт байсан. Тэгэхэд бол миний зүрх сэтгэл зүгээр л ингээл дотор хуйлсан. Амьдрал гэдэг яг л юм байдаг те. Тэгээд би тэр өнөөс тэр өдөр бол доторыг аваагүй. Үнэхээр заавчлаараа та ингээд худалдаа хийсэн өнөөдөр би нөхцөл байдал чи ойлгоод юм дотор авах ямар тийм юу ингээд бүр ингээд аюул сонирн болчихж байгаа. Үгээр илэрхийлэх аргагүй тийм сонирн байдал би яг тэр орж үзчихсэн. Тэгээд тэрнээс хойш хамгийн гайхамшигтай манай тэр ихч маань 7 хоногийн дараа хаа. Тэр өдрийн доторыг надад буцаж барьж ирэх гэжсэн байхгүй. Тухайн тэр мөнгөөр чи ингээ хүүхдтэй сүг авч утсан юм аа. Үнэхээр сүний мөнгөгүй болчиход байгаад хэцүү байдалд ороод мөнгөө төлчөөд уучлаарай. Тэгээд дотроо төлчихсэн. Тэр бол миний амьдралд үнэхээр одоо юу гэдгийг эцээс мартагдчихгүй тийм хүнийг хайрлах хэрэгтэй. Хүн гэдгийг байгаагаар л хүнээр нь бид нар биенийг хайрлах хэрэгтэй. Монгол улс цаашаага нэг мэдээдсэг үнэхээр хэцүү байсан ч гэсэн монголчууд өвтэй байгаад бие бинийгээ хайрлаад бие биендээ хайргүйгээр одоо юу гэдэг харамгүйгээр гар татахгүйгээр биеиндээ тусалж чадах юм бол Монгол улс ирээд бол гэрэлтэй л харагдана. Сайн байна уу? Тэнхтэй дөрвөөс харилцагчтай төлөө авалтыг гэж байгаа манай. За. Тэгээ урилга дарааж байгаа. За. Тэгээ чичгөө зах тэнхтэй дөрвийн нэр бичлэн урилга дараах гэдэг. Тэгээ яаж байгаа шүү та. Хөдөлсөн ирээрээ. Одоо л цаг бараг 17-18 цаг болж байна тий. Одоо ингээд төрийн ордон л явна. Тэгэхээр Улсын их хурлын гишүүн Орсын намын дарга Эрдэнэтэй уулзахаар бид явах чинь ингээд завгүй өдөр нэвтрүүлгийн сурвалжлаганд та бүхэн анхаарлаа хандуулно. Завгүй өдрийнхэн бас яг ингээд хүнийг бол яг ингээд бүр ингээд шахаж гаргаж ирдэг юм байна. Амьдрал чинь таанаас яаж энэ бизнесийг усгасан те. Цаашаа юу хийх гэж байгаа. Надад үнэхээр таалагдсан. Энэ газар ирсэндээ би одоо ч гэсэн яг л ингээд миний хуучны залуугийн бүх юм дурсагдаад энд муухай хүнийг үдсэн, зөндөө үдсэн, хүнийг хуурдаг хүнийг үдсэн, худлаа ярьдаг хүнийг үдсэн, хүн цаахан сэтгэл гаргадаг хүнийг үдсэн. Яг сэтгэлээрээ бизнес хийх гээд тэг одоо орлого ашигаа олох гээд ингээд зүтгэж байгаа хүмүүсээ бас үдсэн. Энэ ажилтны бодлого нэг байх хэвээр бол цааш тэр Монгол улс яаж хөгжүүлэх илүү утга цаан хугацаанд доктортой өгчих юм бол. Ер нь өнөөдөр жишээ нь улс орны эдийн засгийг зөв менежментээр зөв удирдах бодлого бол үндсэндээ баг байхгүй.
чухал байж тээ үүндээ бол. Эдийн засаг өсөд байна гэж яриад байгаа. Яг тоон үзэлтээр аваад харахад эдийн засаг өсөд байгаа үнэ. Гэхдээ эдийн засаг өсөж байгаа бодит үр дүн юу байгаа гэхээр жишээ нь одоо чи одоо баялаг бүтээгч чи өөрөө одоо үйлдвэрлэгч тийм ээ. Гэтэл яг чамайг дэмжсэн төрийн ямар бодлого явуулж байгаа. Чиний одоо бүтээж байгаа баялаг чиний бүтээж байгаа одоо энэ төлж байгаа татвар яавал илүү одоо нэмэг үр дүнтэй нэмэгдэх үү тийм ээ. Чиний баялаг одоо бүтээж байгаа тэр хэмжээ яавал илүү өсөх үү? Яавал илүү олон ажлын байр бий болох уу гэдэг маш олон асуудал яригдсан шүү дээ. Тэр хэмжээгээр чиний бизнес томорно тийм ээ. Тэгэхээр яг өнөөдөр төрөөс жишээ нь чамд ямар дэмжлэг үзүүлж байна? Чамд одоо шинэ хүссэн зээл чинь олдож байна уу тийм ээ. Чамд эдийн засгийн болон татварын ямар хөнгөлт дэмжлэг үзүүлж байна тийм. Ингээд ярих юм бол мэдэхгүй би одоо чиний өмнөөс хэлж мэдэхгүй. Гэхдээ ер нь бол их л бага л юм ярих баг. Өдрхийн яг энэ талаас ярьсан л та дараа. Урд нь бол би яг 2013 онд яг жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас анхныхаа үйлдвэрийн төслийн зээлийг авч ирсэн. Тэгэхэд бол одоо 888 төсөл тоо. Тэр нь би яг өөрийнхөө гараар төслөө бичээд өөр орой хаах гэж байхад нь засгийн газрын ордны баруун хаалган дээр хүлээж авч ирсэн баха. Өөрийнхөө гараар аваач өгсөн. Тэг би хинч улс төрч гэдэг юм энийг тарихгүй шүү дээ мэдэхгүй байсан хойдч. Тэгэл надад нэг өдөр залгасан таны төсөл шалгарчлаа. Банкротсон байна. Та банкныхаа шаардлагыг хангачих юм бол зээл авч болно гэсэн. Тэгэл төсөл маань дэмжигдээл ямар одоо нэгэн хүнтэй ярьж те харийн хаалга хэрэглэх гэдэг юм авилга гэдэг юм тийм юмгүйгээр ингэ төсөл маань явсан л та. Тэгээд дараагийн төсөл маань ч бас яг 2015 онд бас л одоо ажил төрийн яам гэдэг тухай чинь байсан те. Бас л жижиг дунд үйлдвэрлэлийн сангаарын дамжуулаад төслөө өгсөн. Дэмжигдээл гараад бас л одоо төсөл маань их сайхан явж хүүхдийн чихний төсөл. Одоо бол би 2019 онд 2 төсөл өгсөн жижиг дунд үйлдвэрлэлийн саналуу. Хоёулаа усан дайсан чулуу шиг алга болсон. Дээрээс нь 2019 оны жижиг дунд үйлдвэрлэлийн сан дээр 76 тэрбум төгрөг төсөвж өгсөн таус мэдж байгаа те. 950 тэрбумаар тэгш бүр хувааж авсан. Тэр нь ил болсон. Угаасаа энэ чинь зохион байгуулалттай гэмтэр гэдэг нь хинч харсан ойлгомжтой. 950 сая 950 саяар. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг бялуу байж байгаа юм шиг ингээд хуваагаад өгцсөн байгаа байхгүй. Тэр нь одоо сая шинээр ингээд төлөв мөрөлтийн сангаас бас өшнөө 100 сая төгрөний зээлийг ингээд аваагаар авчихсан байна. 150 сая 200 саяар аваагаар авчихсан. Би бол яг жидүүч юм байхгүй. Тий харин тэгж болоод асууж байгаа. Жинхэнэ жидүүчин зээл авсан уу? Би явахгүй. Би жишээ нь хоёр төслөө гэж үзсэн ямар цаав. Аваагүй тий. Тэгэхээр энэ бүх юм чинь юу харуулж байгаа гэхээр яг өнөөдөр ингээд баялаг бүтээгчдийн боломжийг эрх мэдэлтнүүд нь булаагаад тахаар уус орж яаж өгч чинь. Тэгэхээр ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр би бол өнөөдөр баялаг бүтээгчдээ юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр хамгийн гол юм өнөөдөр нэгдүгээр төр нь шударга бай, цэвэрхэн бай. Төрөөс явуулж байгаа бодлого нь өөрөө иргэд олон түмэнд хүртээмжтэй, ил тод нээлттэй байх хэрэгтэй. Улс төрлөө яагаад орох болов? Хизээнээс оров? Улс төрлөө би залуучдын байгууллага бол нэлээд орж ажиллаж байгаа. Тэгээ залуучууд гэдэг бол ирээдүйд Монголыг авч явна. Тэгээд одооноос ер нь бол дуу хоолойгоо өргөх ёстой. Яаж ер нь Монгол улс цааш явах ёстой юм бэ гэдэг дээр өөрийнхөө үзэл санааг бол би бол байнга илэрхийлдэг. Юун дээр тулгуурлаж байгаа гэхээр ерөөсөө л энэ үндсүүлс дээр тулгуурлаж байгаа. Тэгээд шударга байх ёстой. Эдийн засгаа чөлөөл, үнэ чөлөөл, эдийн засгийн чөлөөтэй байх ёстой. Хуульчин те эрхтэх шүм болгонд үйлчлдэг байх ёстой те. Өнөөдөр Монгол тийм ихэд бизнесийн орчин яг үүндээ бол манад юу хийсэн болно гэдэг. Яг начир дээрээ тулаад хийх гээл зүтгэхээр бүгд хаадаг, боодог, татвар өндөр авдаг. Одоо энэ татвараа буулгах хэрэгтэй шин. Илүү залуучуудыг оролцуулах ч юм уу. Энэ тал дээр төлхөө ажиллана гэж бод улс төрт ялангуяа залуучдын байгууллагатай нэлээд дуулга өргөж ажиллаж байгаа. Залуу хүн болгон бүтээлч болох хэрэгтэй. Залуу хүн болгон гараараа ямар нэгэн юмыг бүтээгээд тэр нь ямар нэгэн хүнд хэрэгтэй юмыг хийх хэрэгтэй байна. Тэгж чадах юм бол тэр юм чинь Монголдоо хэрэгтэй болоод магадгүй одоо хоёр хөрштэй Орос руу бид нэр гаргаж болно. Хятад руу гаргаж болно. Солонгос тэр болгоноос дэлхийд 7.5 тэрбум хүн байна. 7.5 тэрбум хүн болгоны за 130% нь хэрэгтэй ганцхан ширхэг гаргая л та. Тэг чинь бид нар сар болгон хэдэн тэрбум доллар Монголд оруулж ирэх бололцоо байгаа юм. Тийм болохоор боломжийг олох хэвээр залуучууд хөдөлмөрлөх хэвээр.
энэ Vitafit компани бол бас миний амьдралтай нэг амьдралын реформыг хоёр дахь үе рүү орно гэдэг шиг те. Яг үйлдвэрлэлийн салбарт ороход бол хамгийн бас амин чухал нөлөө үзүүлсэн. Эндээс туршлага хөрөнгөлүүлсэн. Эндхийн хамт олноос их юм сурсан. Тэгээд намайг анхны Vitafit компанид ажилд авсан манай Магсаж өгөө захирлаадаг. Монгол улсын хэмжээнд 21 аймаг 9 дүүргээр үйл ажиллагаа явуулдаг. Бараа бүтээгдэхүүн экспорт нь гаргадаг тийм. Монголын бас томоохон компаниудын нэг ганц зандаа бас баяр хүргэе. Цаг өмнө хэлж авсан бас баярлалаа. Тэгээд Vitafit одоо ерөнхийдөө борлуулалт ямар вэ? Үндсэн үйлдвэрлэлээр монголчууд их аягүй сайхан дэмждэг болсон. Тий, алдаан бол яг бас борлуулалт бол дажгүй. Яг эдийн засагч бас боломж юм байна. Бид нар ч өөрсдөө нөгөө компани маань хоёр борлуулалтын компани болоод орон нутгад үйл ажиллагаа нэмэгдүүлээд харилцагч руу илүү хойртоод, хэрэглэгч руу илүү хойртоод одоо нөхөндөө бол өөрсдөө боломжийн ирээр самжилтаа явж л. Тэгээ энэ болгонд бас би хувьсээс болон компанийн нийт ажилтны зүгээс та бүхэн талархал илэрхийлмээр байна. Яг бол бид нар нөгөө орон нутгийн зах зээл рүү одоохондоо орж хэмжээгүй гэдэг. Яг бол ингээд Улаанбаатар хотын үйл ажиллагаа явуулж 6,000 дэлгүүр, яг идэвхтэй үйл ажиллагаа явуулж 3,000 дэлгүүрт хүрч ажилладаг. Тэр орон нутгийн 21 аймаг 365 сум багтаа ойролцоо 365 сумаар Vitafit компани одоо манай ганцхан захирал маань хэдрэг бас дэмжиж Vitafit-ийн орон нутгийн сүлжээгээр те танаа бараа бүтээгдэхүүнийг оруулж бий хэдүүлээ хамтарч ажиллая. Урд урдны бас бидний энэ компанид хүчин зүтгэж ирсэн түүх байна. Одоо бас манай ганцхан чиний доор ажиллаж ирсэн тэгсэн мэргэжлийн бодлогоор нь ажиллаж ирсэн. Үндэснийхээ Монгол их ашиг төлөө өнөөдөр хүртэл хөдөлмөрлөж байгаа болохоор танд бас их баярлалаа. Хүлээж авсанд баярлалаа. За анхны дорсомж сэтрээд хийсэн. Сайхан байна. Танай компани хамт олонд шинэ он, шинэ жилийн баярыг мэдвшүүлье. За баярлалаа. Очрыг маань ховч гэсэн өөрөө бас үйлдвэрлэгч хүн, бүтээгч хүн. Оролбол ажлын байр гэж юу байдгийг, адилчдынхаа цалин хангамжийг яаж төлдөгийг, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нь одоо сар болгон чинь олон зуун хүний нэмэг төлж гин гэдэг бол тэгээд тэрийгээ дагаад олон амьдралыг өөдөн татж байгаа хариуцлага байгаа байхгүй. Тийм учраас бид нар зүгээр ингээд улс төр гэдгийг хий хоосон онлайн төвшөнд ярихаас илүүтэйгээр прагматик байдал дээр амьдралд хэрэгжих боломжтой нөхцөл байдал дээр залуучууд яаж одоо хийж болох вэ гэдэг дээр манай очроо бол үлгэрч өгүүлж байгаа юм гэж би боддог. Бүтээгч, үйлдвэрлэгч тэгээд алдаж оноод те ямар ч үсэн ингээд энэ хүмүүс цалиа олгоод явж байгаа энэ одоо бидний хэлдгээр бол энтерпренер гэж одоо хэлдэг тийм ээ. Яг ийм хүмүүсийн төлөөлөл нь бол манай очроо бидний дунд бол байд юм аа. Тэгээд бас нэвтрүүлгийнхаа дундуур Азиг дээр хурч ирээд бас бидний ус үзэл бодлыг сонирхол сонсож байгаад бас баярлалаа. Хүмүүс хоёр зүйл дээр их андуураад идэв юм шиг байна. Ардчлал гэхээр ингээ хоорондоо уралдаад өрсөлдөө чөлөө зах зээл дээр зөвхөн өрсөлддөг гэдэг. Тэгтээ гүйлтэй дахиад нийгмийнхаа нэг хэсгийг хизээч хойно орхихгүй авч явж байгаа хэвээр. Компани нийгмийн хариуцлага гэдэг шиг тэр хэсэг дээр хамгийн чанга дуу хоолойгоо өгдөг байгууллага бол залуучуудын холбооны байгууллага байх хэвээр. Тэгээ тэр манай очрот тэр сайн улсаа ингээд жил болгон одоо хөгжлийн бэрхшээлтэй, за мөн нийгэмд те тодорхой хэмжээнд туслан шаардлагатай тэр хүүхдүүдэд маш далаацтай энийг өрнүүлдэг. Тэр хэдэн мянган хүүхдүүдэд билээ өгсөн бай. Өнгөрсөн 200 мянган хүүхдэд. 200 мянган хүүхдэд. 200 мянган хүүхэд гэдэг чинь тоглоомын тов биш шүү дээ те. Ардсан залуучуудын холбооны тэргүүндэд ерөнхийлөгчийн хувьд 2019 онд та бүхэн юу хийж амжуулав? Юунд анхаарлаа хандуулж ажилласан бэ? Тэгвэл ер нь ардсан залуучуудын холбооны өрөө өгнө байдаг л та. Урам зоригтой ирээдүй гэдэг. Тэгээд энэ залуучууд ерөөсөө л урам зоригтой ирээдүй бүтээхин тулд нэгдэж те үзэл бодлоо оролдуулж айгүй сайхан эрүүл сайхан орчин бол ардсан залуучуудын холбоо. 2018-аас 19 онд ардсан залуучуудын холбооны ихэнх гүйцэтгэх зүйлийн гишүүд болон бусад найз нөхөд маань гадна дотны
том сургуулиуд гэж одоо манайхан ярьдаг тий. Одоо Харвард их сургууль, Оксфорд их сургууль, Жамтон их сургууль тий. Ийм сайхан сургуулиудыг төгсөөд ирсэн мундаг залуучууд маань бүгд буцаж ирсэн байгаа. 2019 оныг ардчилсан намаас залуучдын хөгжлийг дэмжих жил болгосон. За энэ утгаараа энэ 2019 оны чуулгануудыг залуучдын нэрээр зохион байгуулсан. Бид нар 5 бүсийн чуулганыг 5800 хүнийг цуглуулсан ийм том чуулганыг бүсчилж хийж чадсан. Зүүн бүсийн чуулга, баруун бүсийн чуулга, төвийн бүсийн чуулга, хангаан бүсийн чуулга, говийн бүсийн чуулга гэдэг 5 бүстэй 5800 залуучуудад ардсан намын үндсүүл үзэл баримтлалыг танилцуулахаас гадна тэнд цуглаад ирсэн залуучуудыг нэг өдөрч яг өөрсдийнхөө үзэл санаагаа хоорондоо өрсөлдүүлээд тий тухайн аймаг тухайн бүс нутагта тухайн одоо нөгөө амьдарч оршин байгаа бүх газраа хэрхэн яаж сайжруулах гэдэг талаар дандаа юм ярилцлага бие биенээсээ сурсан сайхан нөхөрлсөн ийм цаг хугацаа бол энэ зуны туршид бидрээс өнгөрүүлсэн. Мөн дээрээс нь үндсүүл үзэл баримтлал гэдэг сургалтыг бид нар хүүхдийн ордонд хийсэн. Тэгээд би яг энэ үндсүүл сорилтыг бол яг өөрөө менеж хийж явсан. Бүх юмын зохион байгуулалтыг хийсэн, хөрөнгө оруулалтыг татаж авчирж ирсэн. Тэгээд энэ 2019 он бол ардсан залуучдын холбооны хувьд бол хийж бүтээсэн асар их тийм том бүтээсэн жил болж өнгөрсөн дөө. Одоо 20 онд та бүхэн юу хийхээр төлөвлөж байгаа? Нам гэдгээсээ илүү залуучууд бид нар бол хөгжил дахиад нөгөө сургалт хөгжил гэвэл сур бас дахин сур. Энд болохгүй байгаа бүтэхгүй байгаа бүх юмыг болж мэддэг газраас сураад ирсэн хүмүүс. За эн чинь ингээ өөрчилчих юм бол ийм болчдөг. Тийм болохоор одоо бид нар энийг өөрчлөх ёстой гэдээ бүсэлсэн байдлаар сургалтуудаа л яа. Сургалтаа бүр нэлээд нарийнж явуулах төлөвлөгөөтэй байгаа. Дүүрэг болохгүй бол хороогоор. Ардсан залуучтай болонд бол одоо яг ингээд 100 мянгаад гишүүн байгаа. 100 мянган залуучуудыг манлаж ажиллаж байгаа энэ байгууллага. Тэгээ бид бол ер нь яг л энэ залуучууд юу хүсэж байгаа тэрийг судалж гаргаж ирээд тэгээд тэдний өмнөөс дуу хоолой болж нийгмийн одоо хамгийн том манлал байлдан дагуулагч нар болох ёстой гэж бол бид нар хувьдаа үздэг. Тэр ч утгаараа манай энэ бодлогын салбар хороодууд болон ГЭЦ-ийн гишүүдүүд хурал болгон дээр тодорхой асуудлуудыг оруулж ирж тэрийг шийдэж тий үр дүнгийн үзсэн нэгэндээ бас урмын үг тий хайр халамжийг хайргүй гэдэг ийм сайхан байгууллага ардсан залуучдын холбооны байгууллага чинь бүгд хоорондоо их сайхан найз нар. Энд ямар ч дарга зэрэг байдгүй, энд ямар ч албан тушаалтан байдгүй. Энэ зөвхөн үзэл санаа л үүдэг. Зөвхөн үндсүүлсийн төлөө нэгдсэн энэ ардсан залуучдын холбооны байгууллага гэдэг бол одоо миний хувьд бол хамгийн эрхэм зүйл. Энэ өрөөгөр ороод гарахтаа энэ найз нартайгаа нэг 5 өгүүлбэр солиол гарахтаа асар их урмыг одоо зүрх сэтгэлдээ тэгэл хаал гардаг. Завгүй өдөр сурвалжлагын нэвтрүүлгээ бид 8 цаг 30 минутаас эхлүүлж ирсэн бол одоо бид 23 цаг 45 минутад нэвтрүүлгээ өндөрлж байна. Тэгэхээр маш завгүй өдөр болж өнгөрлөө. Ер нь таны өдөр тутмын ажил яг ийм хэмнэлээр явдаг. Ер нь л тэгэл өглөө бид чинь тэгэл 7 өнгөрөөгөл 8 гээл гэрээсээ гарна. Тэгэл орой дандаа 11 12 гэлгэлтэй харж байгаа шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол бадгил нэг өдөр өнгөрлөө. Гэхдээ ямар ч гэсэн танаа ингээд телевизийн хамт олонтой цуг явсантай баяртай байна. Та бүхэндээ баярлалаа. Та бүхний хаашийн дараагийн ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөө. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танд бас баярлалаа. Баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгийг 20 оны бас одоо босгон дээр гарч байгаа учраас үзэгчтэй тэгээд нийт хэрэглэгчтэй бас за ингээд Тэнгэрийн Инвест компани бараа бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг үнэт харилцагч хэрэглэгч та бүхэндээ компанийнхаа 200 гаруй ажилтан болон нийт манай бараа бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бидний итгэл үлээлгдэг хүмүүсийн өмнөөс баярын мэнд хүргье. Ингээд 2020 он та бүхний маань ажил хөдөлмөр үүс бүхэн дэлгэрч ад жаргал сайн сайхнаар бэлгэх болтугай. За танд баярлалаа. Нэвтрүүлэгтээ өрсөнд баярлалаа. За баярлалаа.
Завгүй өдөр сурвалжлагын нэвтрүүлгэнд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ өнөөдөр 12 дугаар сарын 18-ны өдөр манай нэвтрүүлэгт Тэнгэрийн группийн захирал Очир хот оролцлоо. Тэгэхээр Монгол брендийг үүсгэн байгуулж маш томоохон олон үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулж чадсан ийм ажилч хичээнгүй хөдөлмөрч залуугийн ажил амьдралын түүхийг мөн одоо ажилдаа мөрдөж байгаа энэ зарчим мөрдлгүүд Монголын эдийн засаг улс орны хөгжлийн төлөөх түүний үзэл бодлыг манай нэвтрүүлгээс олж харсан байхаа гэж найдаж байна. Ингээд бидний нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан танд баярлалаа.